Ээж нь түүнд 18 жилийн турш өгсөн юм нь үнэндээ хор байжээ. Эмч тайлбарлахдаа энэ юм нь булчин цулруулах юм гэжээ. Энэ имийг хүнд өгвөл таны хөл мэдээгүй болж бүр саадж магадгүй гэж бодож байна. Хожирдсан байдалтай байхад ээж нь яран иржээ. Эмчийг холдуулж хажууд байсан хүмүүсийг тарав. Ээжигээ хараад охин итгэж чадахгүй байлаа. Ээжийнх нь нүрийн хуурал өөрчлөгдөн гар нь хүчтэй болов. Ээж нь мэдээ алуулах тариг тарив. Бодлого охин ухаан алдаж ээжийнхээ өвөр дээр унав. Дахин сэрхэд гэртээ босч ирсэн байлаа. Ээж нь өглөөний цай бэлдсэн байв. Гэвч тэр өөр зүйл бодож байлаа. Тэр эндээс хурдан явахыг хүсэж байв. Хаалганы бариулыг эргүүлэх үед тэр захин цочирдов. Хэд хэд удаа хүчтэй онгойлгосон ч онгоосонгүй. Хичнээн ажгарсан ч хэн ч хариу өгөөгүй. Хаалгыг чойжилсан байв. Энэ нь охиныг зогсоосонгүй. Охин хажууг өрөөнд оч гарах замыг хайв. Түүний тархинд маш олон бодол эргэлдэж байлаа. Нэг арга олжээ. Эхлээд баг зэрэг хүчээс элбэж цахилгааны утас гаргаж ир. Уртсгаж ашиглан утсыг уртсгав. Гагнуурын үзүр болон орныхоо хүнчлэг авчээ. Ямандаа их хэмжээний ус балгав. Бэлэн болсон дараа цанхоор гарч утсаа чирэн дээврийн ирмэг дээр мүлгэж байв. Хичээл зүтгэл үр дүнгээ өгч хажуугийн өрөөний цонхонд иржээ. Том цонх түгжээтэй байв. Үүнийг охин төлөвлөсөн байлаа. Гагнур үзүрийг холбож залгуурт холбоод үзүрийг нь улаасаа хүлээв. Халсан үзүрийг цонхын шилэн дээр дарж цонхны шил хагарав. Гагнуурын үзүрийг хайж амандаа байсан усаа цонх руу цацав. Халан хүтний огцом өөрчлөлтөөс болж шил хагарчээ. Эцэст нь хөндлөг шилний хилтэрхий дээр тавьж өрөөнд оров. Түүний астам гэн цэцэр чиглэжээ. Эмээ аваагүй. Өрөөрөө буцах болов. Амьдрах хүсэл нь бүхнийг даван туулж хаалганы өмнө нэрээ төгжээг тайлжээ. Өөрийгөө аварч чадсан мэт баярлав. Амсгэлсны дараа тэр энэ газрыг аль болох хурдан орхихоор бэлдэв. Цахилгаан шатгийнд ажиллагаагүй болжээ. Ээж нь цахилгааныг тасалсан байв. Тэрэгнцрээ доош итгэс өөр аргагүй болов. Дараа нь өөрөө доош өнхрөн буужээ. Гэмтлүүдний шалбархаа байв. Биеийн дээд хэсэг зөөр хөдөлж байв. Удаан хугацаанд эмээ уугаагүй ачаар хөлн баг зэрэг мэдээ оржээ. Гэвч одоо баярлах цаг биш байлаа. Ээж нь ирэхээс өмнө яралтай гарах шаардлагатай байв. Тусламж хүсэж хинэгэнтэй уулзах шаардлагатай болов. Нэг машин орд ирэх нь харагдав. Хажууд тийш ажиглан зогсов. Шуудангийн машин байв. Охин баярлсандаа хурдхан зам руу очив. Тэр яаран зам дээр гаж машины урд руу орж зогсов. Болсон явдлыг сонссон жолооч түүнийг загнасангүй. Түүнийг аварч чадна гэж бодов. Тэр үед ээж нь ирэв. Жолооч яасангүй цагдаад аваачна гэв. Гинт ээж нь гарч ирэн мэдээ алуулагч тариг жолоочд тарив. Найдвараа алдаж ухаан алдлаа. Дахин зэрэхэд гэрийнхээ хонголд байлаа. Тэнд байгаа бүх зүйл түүний танил бус байлаа. Өнцөгт барилах захидлын хайрцаг түүний анхаарлыг татав. Дотор нэг сургуулийн эзэлтийн захидал байж. Ээж нь түүнээс нууж байжээ. Уураа гарган тайвширч харвал ээжийнх нь нэртэй хайрцаг байв. Гинж түүнийг хязгаарлаж байсан ч бууж өгөөгүй байлаа. Хайрц дотроос бичвэрэм тулан багын зургийг олжээ. Тэр дунд 2006 онд авахсан зураг байв. Өөрийгөө багаасаа саажилтай байсан гэдгийг санав. Тэр зураг худлаа хэлэхгүй ийм uuснаас саажилтай болсон гэдгийг харуулв. Хайрц дотор нэг зүйл байсан нь нас барсан гэсэн мэдээ байлаа. Бичиг баримтад төрснөөс хойш 2 цагийн дараа нас барсан гэж тэмдэглэсэн байв. Тэр 18 нас хүрчсэн амьдарч байгаа. Түүний төрсөн охин биш гэдэг нь ойлгомжтой. Үнэн яг юу вэ?